Сайн байцгаана уу? Та бүхэнтэйгээ шинэ подкастаараа уулзч байгаадаа баяртай байна. За таны амьдралд ердөө 4007 хоног бий. Энэ тоо танд их санагдаж болно, бага санагдаж болох ч одоо яг энэ хязгаарлагдмал хугацаанд бидний хийхийг хүссэн зүйлээ амжуулах ёстой. Энэ подкастт Оливер Буркманы 4007 хоног номоос авсан гол одоо 8 сургамжийн талаар ярилцаад хэрхэн цаг хугацааг үр бүтээлтэй биш харин утга учиртай одоо өнгөрүүлэх талаар хуваалцсан. Бид нар бүгдээрээ үргэлж амжихгүй зүйлийг хийхээр яардагч энэ хүн ном нь одоо танд юу хийхгүй байх одоо чухлыг ухааруулдаг. Хамтдаа энэ хязгаарлагдмал цаг хугацааг одоо хэрхэн утга учиртай өнгөрүүлэх вэ гэдгийг олж мэдье. За энэ Оливер Буркман бол одоо Их Британий сэтгүүлч, зохиолч, тэрээр одоо Горд сонинд одоо ажиллаж байхдаа амьдралын философи, сэтгэл судлалын талаар нийтлэл бичиж олонний танил болсон. За тэрний одоо бүтээлүүд нь бол сэтгэл зүй, цагийн менежмент, аз жаргал гэдэг сэдвүүдийг судалж бодиттой бөгөөд гүн гүнзгий тайлбар өгдөг. За тэгээд 4007 хоног нэртэй ном нь түүний цаг хугацааны үн цэнийг ухааруулж амьдралдаа илүү бодиттой хандахыг санал болгодог. За ингээд одоо 8 ойлголт товчлол болгож авсан ойлголтуудаа нэгээр танилцаад явъя. За нэгдүгürt бол үхмэл одоо мөнх бус гэдгийг одоо хүлээн зөвшөөрөг. Хүндхэн одоо бүр заримдаа эвгүй санагдах энэхүү санаа бол одоо бидний амьдралыг одоо өөрөөр харахад тусалдаг. Амьдрал хязгаартай гэдгийг ойлгох нь бидний хийж буй үйлдэл сонголтуудын жинхэнэ үн цэнийг ойлгох төлхөр болдог. Ихэнх хүмүүс одоо алдаж буй зүйл бол одоо бүхнийг амжуулах гэж одоо оролддог. За тэгээд одоо төгсгөлгүй хийх ажлын жагсаалт те хизээж одоо бүрэн дуусахгүй төслүүд амьдралыг бүрэн одоо дүүрэн одоо амжуулж чадахгүй байх айдас нь бидний үнэхээр одоо чухал зүйлээ анхаарах боломжийг одоо хааж идэг. Амьдралыг одоо хязгаартайг одоо хүлээн зөвшөөрснөөр та одоо үнэтэй зүйлдээ илүү төвлөрч чадна. Жишээлбэл одоо өдөр бүр аз жаргал, сэтгэл ханамжийг мэдрэхэд анхаарч одоо том утгагүй төслүүдээс илүү гэр бүл, найз нөхөдтэйгөө өнгөрүүлэх мөчүүдийг одоо эрхэм болгоно гэж байна. За амьдралын хязгаартай байдал чөлөөлөгдөх мэдрэмж авчираад өөрийнхөө үн цэнтэй зүйлийг дахин тодорхойлоход туслана гэж. За энэ хандлага бол одоо амьдралыг хөнгөвчүүлж илүү утга учиртай болгоно. Амьдралдаа одоо амьдралын одоо эцийг нь бодох нь харин ч таныг айлгах биш. Харин одоо байгаа мөчийг илүү ихээр нандинахад тус болно шүү гэж байгаа. Тэгэхээр та энэ мөчөд юу чухал вэ гэдгийг шийдэж өөрийгөө одоо амжилт төгсгөлгүй одоо даалгаврын жагсаалтаас чөлөөлөх ёстой. Амьдралыг хязгааргүй боломжийн оронд одоо хязгаарлагдвал үнэт зүйл гэж харах нь илүү одоо баялаг, илүү амар амгалан бий болгоно шүү гэсэн ийм санаа төвшүүлж байгаамаа. За хоёр дахь нь бол одоо яаралтай зүйлийн дарамт гэж. Энэ одоо юу байдаг вэ? Одоо орчин үеийн амьдрал бол одоо бидний анхаарлыг татах зүйл бол маш их байдаг. Гар утасны мессеж, захим шуудан, яаралтай дуудлага гэх мэт одоо өдөр тутмын амархан одоо өрхүүц даалгаврууд зөндөө байдаг. Тэгээ бидний эргэн тойронд ингээд энэ байнгын үргэлжилждэг. За эдгээр одоо анхаарал татаж хийж гүйцэтгэх ёстой мэт санагддаг ч одоо үнэндээ одоо амьдралын чухал урт хугацааны үр нөлөөтэй зорилтод одоо төдийлөн одоо хамааралгүй байж болно. Бид одоо яаралтай зүйлд одоо автодоо чухал ажлуудаа орхигдуулдаг. Жишээ нь одоо гэр бүлийнхэнтэйгээ одоо чанартай цаг өнгөрүүлэх те эрүүл мэндэд анхаарах эсвэл урт хугацааны амжилт руу хөтлөх чухал төсөл дээр ажиллах зэргээс анхаарлаа сарниулаад төр зүрийн үйлдэлд одоо хитрхи автдаг. Энэ нь одоо богино хугацаанд амжилттай мэт санагдах ч гэсэн урт хугацаанд өөрийнхөө шин зорилгоос одоо холдох эрсдэлтэй байдаг. За чухал зүйлсийн ач холбогдлыг нь ойлгоод яаралтай мэт санагдах зүйлсийн одоо урсгалаас салах хэрэгтэй. Тэгэхээр одоо үүний тулд одоо өөрийн өдөр тутмын даалгаврууд ирэмблээд ямар нэгэн зүйл одоо таныг одоо урт хугацааны чинь одоо зорилготой нийцэхгүй бол үгүй гэж хэлээд сурах нь маш чухал шүү. За үнэхээр одоо чухал зүйлдээ одоо төвлөрөөд анхаарах юм бол
түр зуурын сэтгэл хөдлөлөөс өөрийгөө одоо чөлөөлөөд тэгэд энэ нь одоо илүү утга учиртай амар амгалан амьдралын одоо үндэс болт юм шүү гэсэн ийм санаа байна. За 3 дахь санаа бол хязгааргүй цагийн домог гэж байна. За цаг хугацааны одоо хязгааргүй домог гэхээр одоо юу гэхээр одоо орчин үеийн соёл одоо хязгааргүй боломж төгсгөлгүй сонголтыг одоо бидэнд ингээ амлалтар шиг санагддаг. Бид бүгдийн одоо амжуулах ёстой бүх хаалтыг одоо хаалгыг онгойлгох ёстой гэсэн ийм дарамтанд ор бид нар амьдардаг. Яг үүндээ бол одоо бодит байдал дээр цаг хугацаа бол маш хязгаартай, эргэж нөхөгдөхгүй одоо үнэт баялаг. За тэгээд амьдралдаа юу хүсэж байгаагаа ойлгохын тулд хязгаартай гэдгийг хүлээн зөвшөөрөх нь бол чухал. Бидэнд одоо нэгэн зэрэг одоо бүх ажлыг амжуулаад бүх бодлыг ашиглаж чадахгүй. Хит ихийг амжуулахыг одоо оролдох юм бол эцэстээ энэ одоо биднийг ядрааж чухал зүйлсээ орхигдуулахад хүргэдэг. За үүний оронд одоо өөрийн чухал зорилтуудыг тодорхойлж тэр чиглэлд анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Цаг хугацаа хязгаартай гэдгийг одоо ухаарснаар бид хит олон зүйлд одоо өөрийгөө шахахаа болж бидний одоо бодиттой зорилт тавиад өөрийнхөө амьдралд илүү утга учир оруулдаг зүйлстэй их цаг зарцуулах боломжтой болдгоо гэж. За тэгээд цаг хугацаа хязгаартай гэдгийг ойлгосноор бид чөлөөлөгдөөд төгс бусыг хүлээн зөвшөөрч илүү утга учиртай амьдралыг бий болгож чадна. Хязгааргүй боломжийг одоо ингэж хөөцөлдгөө болоод зөвхөн өөрт чухал зүйлтэй төвлөрөөд ирч хүчээ зөв зарцуулъя гэсэн ийм санаа байна. За дөрөвдөг нь бүр гоё. Юу ч хийхгүй байх урдлаг гэж байна. За орчин үеийн амьдралд бид завгүй байхыг амжилттай байхын шинж мэтээр ингээ ойлгоод байдаг. Гэхдээ завгүй байх нь биднийг чухал хүн мэд харагдуулаад байдаг болохоос үн цэнтэй одоо мэдрэмж төрүүлдэг. Гэхдээ яг үүндээ завгүй байх нь биднийг амархан туйлдуулж бүтээлч байдал сэтгэлийн амар амгалангаа алдахад хүргэдэг. Юу ч хийхгүй байх гэдэг нь одоо залхуурхын илэрхийлэл бол биш. Харин бид нэр одоо оюун санаагаа амраагаад бодол санаагаа эргэцүүлээд бүтээл санаагаа гаргах одоо ховорхон боломжийг олгодог. Хоосон атлаа ямар ч зориггүй зугаалах, байгальд алхах, эсвэл одоо зүгээр суух мөчүүд нь одоо биднийг одоо амар тайван ухаалаг шийдвэр гаргах чадвартай болгодог. За энэ урлагийг энийг бол одоо урлаг гэж үзээд энэ урлагийг эзэмших нь одоо хүндхэн байж болохч маш одоо чухал шүү. Бидний эргэн тойронд одоо завгүй байхыг шаардсан зүйлд одоо дүүрэн байдаг. Ийм учраас энэ бол хэцүү. Тэгэхээр одоо юу ч хийхгүй байхыг өөртөө зөвшөөрөөд тэрхүү акцнуудыг ашиглах нь урт хугацаанд амьдралд эерэг өөрчлөлт авчирнаа. Одоо тиймээс одоо завгүй байх ёстой гэж одоо дарамтыг ардаа орхиод яг юу ч хийхгүй байхын чухлыг нь ойлгох хэрэгтэй. Энэ нь бидний оюун санааны эрх чөлөөг хангаж бодит амьдралд илүү их утга учир оруулна шүү гэсэн ийм санаа байгаамаа. За 5 дугаар санаа бол их төгс бус байдлын хүч гэж байгаа. За төгс төгөлдөр тэмүүлэх энэ одоо эхэндээ одоо урам зоригтой мэд санагдаж байж болохч урт хугацаанд энэ нь яг энэ одоо ингээ хойшлуулалт одоо сэтгэл зовнил занг бий болгоод тэгэд одоо энэ төгс гэж одоо төсөөлсөн үр дүндээ хүрэхгүй байх гэхээс айгаад ихэдгээсээ өмнө өөрийгөө зогсоогоод эхлэхгүй байж захтаа ялагддаг гэсэн. За ер нь бол яг үндэ бол төгс төгөлдөр зүйл гэж байдаггүй гэсэн санаа. За тэгээд бидний үзэл бодол нөхцөл байдал байнга өөрчлөгдөж байдаг болохоор төгс байдал гэдэг нь өөрөө харьцангуй ойлголт юм аа. Энэ хангалттай сайн гэж хүлээн зөвшөөрөхөөсөө илүү бодиттой бөгөөд урагшлах боломжийг олгох ёстой. За тэгээд төгс бус байдлыг хүлээн зөвшөөрснөөр бид төгс төгөлдөрт хит анхаарад одоо анхаарах шаардлагаас өөрийгөө чөлөөлөөд бодит алхмуудыг хайгаад эхэлдэг. За энэ алдаа гаргахыг одоо юг гэхээр алдаа гаргахыг одоо хүлээн зөвшөөрөх тэр алдаанаас суралцах илүү одоо улмаар одоо илүү үр бүтээлтэй амжилттай байх боломжийг өгнө гэж. Тиймээс төгс бус байсан ч гэсэн одоо ихэлхэл чухал ерөөсөө гэдгийг санаарай гэж байгаа. Тэгээ хангалттай байх нь биднийг одоо төгс төгөлдөрт хэд баригдгаас аварна.
Тэгээд амьдралын жинхэнэ баяр баясгалыг мэдэрхэд тусалнаа. Хөгжих замдаа алдаа гаргах, суралцах нь амжилтын нэг хэсэг гэдгийг нь хүлээн зөвшөөрцгөөё гэж. За дараагийн санаа. Үгүй гэж хэлхийн чухал байдал гэж. За энэ хувь хүний хөгжлийн мөн ч их олон ном дэр бол үгүй гэж хэлэх нь бол хэвийн зүйл юм а гэж байгаа тийм ээ. За энэ ном дэр ч гэсэн бас тийм ээ бид бусдын хүсэлт шаардлагад нийцээд тийм гэж хэлснээр тэднийг баярлуулж өөрийгөө ашиг тустай хүн мэт мэдрахийг хүсдэг. Энэ л бид нарыг зангад авчирч байгаа. Гэвч энэ биднийг хэрэггүй үүрэг амлалтаар үргээд за өөрт чухал зүйлс рүү цаг хугацааг хумслахад чухал бус зүйл рүү одоо ингээд цаг хугацааг ингээд хумслахад хүргэдэг. За тэгээд үгүй гэж хэлж сурах нь одоо цагийг зөв зохицуулаад өөрийнхөө зориг үнэт зүйлдээ үнэж байх нь их чухал юм аа. Энэ нь одоо амархан биш мэдээж. Хүнд үгүй гэж хэлэх чинь амархан биш. Мэдээж нэг хүн өдөөс бараа тийм ээ. За тэгэхээр одоо энэ амархан биш өж болох ч гэсэн амьдралдаа үн цэнтэй зүйлсүүдийг одоо тэргүүн тавихд бол яа харахгүй тусалдаг. Тэгэхээр зоригтой нийцгээргүй хүсэлтүүдэд үгүй гэж хэлснээр илүү бүтээмжтэй, илүү сэтгэл хангалуун амьдрах боломжийг олгоно. За энэ чадварыг эзэмшихийн тулд өөрийн хийх ажлын эренбийг тодорхойлох хэрэгтэй. Зорилготод нь нийцгүй чухал биш зүйлсийг одоо ийдгээр татгалзаж сураарай гэж. Тэгэхээр ийдгээр татгалзаж сураарай гэдэг өгүүлбэр чухал. Тэрнээс одоо ингээ уурлаадгүй гэсэн утга болов биш тийм ээ. Жишээ нь би одоогоор өөр зүйл дээр төвлөрч байгаа тул тусалж чадахгүй нэ. Гэхдээ дараагийн удаа харилцаатай байцгаая гэдэг ч юм уу иймэрхүү зүйл. За үгүй гэж хэлэх нь зүгээр л амжилттай байхын нэг гэдэг биш, харин чухал зүйлстэй анхаарлаа төвлөрүүлэхийн тулд өөртөө өгч буй эрх чөлөө юм шүү гэдэг талаас нь авч үзээрэй гэж байгаа. Энэ нь таны цагийг хянах одоо түлхүүр болох бөгөөд таны амьдралыг илүү утга учиртай одоо оруулах зам нь болно гэж. За ингээд 5 дугаар сан. Өдөө 6-гаа ингэж би нэшнэ гаргаагүй нууцлаа. За одоо 7 дугаар санаа. Хаалттай хийх ажлын жагсаалт гэж байгаа. За энэний ашиг тус давуу тал. За бидний олонх нь одоо хийх ажлын жагсаалтаа төгсгөлгүй урт болгож бичээд өдөр бүрийн төгсгөл тэдгэрийг нь дуусгах чадахгүйгаас болоод сэтгэл дундуур үлдэх нь одоо илбэг байдаг. Энэ нь биднийг стресстүүлээд бүтээлч байдлаа алдахад хүргэдэг. Хаалттай хийх ажлын жагсаалт гэдэг нь юу вэ гэвэл тухайн өдөр заавал амжуулах хэдхэн зүйлс төвлөрөх явдал юм а гэж. Өөрөөр хэлбэл өглөөний эхэнд хийх ажлаа бодиттой хэмжээгээр тодорхойлоод зөвхөн тэр хүрээндээ ажиллахыг хэлнэ. Ингэснээр та өөртөө хит их ачаал үүсэхгүй бодиттой зорилтууд тавьж илүү тайван ажиллах боломжтой болно. Энэ арга нь стресс багтаа байх төдийгүй яг таны хийх ажлын чанарыг сайжруулах шүү гэж байна. За яагаад гэвэл тодорхой хүрээнд төвлөрөхөөр тухайн ажлаа илүү нарийн гүйцэтгэхэд тусалдаг байх нь. Тэгэд мөн жагсаалтаа дуусгасны дараа сэтгэл ханамж мэдрэх одоо боломжийг олгодог. За тэгээд хаалттай жагсаалт танд хийх боломжгүй олон үүрэгт одоо дарагдахаас зайлсхийгээд оронд нь яг тэр өдөртөө чухал зүйлдээ анхаарлаа хандуулад бүтэмжтэй байх арга замыг санал болгодог. Тэгэхээр үгүй гэж хэлхийн ашиг тус гэдгийг 2 дугаар парт гэж ойлгож болно. Үгүй гэж хэлнэ гэхээр бусдад үгүй гэж хэлнэ, бас хүнд үгүй гэж хэлэх үү? Өөртөө бас үгүй гэж хэлэх нь. Юу хийх вэ гэдэгтээ төвлөрөхөөс гадна яах вэ? Юу хийхгүй вэ гэдгээ бас бодох нэ. За бодиттой зорилтуудтай өдөр бүр таныг одоо ирч хүч амжилтын түлхүүр болно шүү гэсэн ийм сануулгаар дуусчих юмаа. За сүүлийнх нь бол бүтээмжийн парадокс. За энэ юу гэхээр одоо орчин үеийн амьдралд одоо үр бүтээмжтэй хэд анхаарах нь амжилтанд хүрэх гол түлхүүр гэж одоо хүмүүс санаад байдаг. За мэдээж бүтээмжийг бол чухал гэж одоо энэ төр зөвлөдөг тийм ээ. Бид одоо илүү ихийг амжуулахын тулд төгсгөлгүй жагсаалт бичээд цагийг нарийн төлөвлөөд технологиг ашиглаж цагаа хөнгөвчлөхийг оролддог тийм ээ. За гэхдээ ачиргалтай ийм хандлага биднийг бүр их ядраа, бүр стресстүүлэн урт хугацаанд үр бүтээл багтаа болгодог. Үр бүтээмжүүд нь одоо хит автах нь бидний оюун санааг туйлдуулаад амьдралын жинхэнэ баяр баясгалыг мэдрэхэд саад болдог. За дашрам дэлгэхэд би ч гэсэн одоо өмнөх подкастуудынхаа тэгээд
дугааруудыг одоо ингээд хитрхи ингээд нөгөө хоолойныхоо одоо өнгөн дээр анхаарад ингээд цэвэр яриан дээр анхаарад айгүй их олон удаа давтаж хийдэг. Тэгээд энээсээ болоод ингээд нэг 15 20 минутанд болчих зүйлийг ингээд бүтэн 2 3 цаг ингээд ноцолдож айгүй их ингээд ядраад хийдэг байсан. Тэгэхээр одоо бол ерөөсөө би бол яаж ярьж байгаа дээрээ анхаарлаа хандуулгаа болоод дараа дараагийн подкастуудаа бол ингээд илүү зөвхөн энэ агуулга руу ингээд анхаарлыг хандуулах талдаа болоод хамгийн өөрт ингээд амар байдлаар ингээд подкастаа хөтлж явуулдаг болсон. Өөрөөр хэлбэл одоо энэ бичсэн бичлэгэндээ бол би ямар нэг эдит хийхгүй юм байна. Тэгээд дээрэс нь яг уу ингээд сул өгүүлбэрээ ингээд аль болох өөрөө ингээд багасгыг хянах боловч тэгэд үнэхээр ингээд хэлмээр санагдаад байгаа бол ингээд дундуур нь хэлээд явчихна гэсэн иймэрхүү явж байгаа. Тэгэхээр энэ бүтээмжтэй байх төвс төгөлтөрлөө одоо ингээд тэмүүлэхээс одоо би багаар ингээд галзаад ингээд аль болох өөртөө хэлбраар явж байгаа шүү. Тэгээд өмнөх подкастаас авахуулаад иймэрхүү байдал руу шилжцээ та бүхэн маань. Тэгээд хизээ нэгэн цагт миний подкастны доор санал тэг сэтгэл орж ирдэг юм бол энэ талаараа өөрөө та саналаа бичээрэй. За цаашаа үргэлжлүүлээ. За бид зорилтод хүрэхийг одоо хөөцөлдсөн үедээ үйл явцын гоо үзэсгэлэн тухайн агшинд оршихын чухлыг мартах гад байдаг. Тэгэхээр үргэлж үр бүтээлтэй байхыг хичээхийн оронд яг тухайн агшинд оршихыг сурах хэрэгтэй. Жишээлбэл ажил хийж байхдаа үр дүнд анхаарах нь биш. За үйл явцад оролцож буйгаа мэдрээд тухайн мөчөөсөө таашаад аваарэ гэж. Энэ нь яг сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг. Энэ нь биднийг илүү бүтээлж эрч хүчтэй байлгадаг гэж. За тиймээс одоо үр бүтээмж бол зөвхөн одоо амжилтанд хүрэх хэрэгсэл биш. Амьдралын нэг хэсэг гэдгийг санаарай. Өдөр тутмын үйл явцдаа анхаарч тухайн мөчийг үнэлэх нь жинхэнэ утга учиртай сэтгэл ханамжтай амьдралын үндэс болдог шүү. За ингээд энэ хүртэл бид одоо 4007 хоног буюу энэ бид нар ингээд жилдээ 52-7 хоног амьдрна. За ингээр ингээд нэг 80 наслах юм бол бид нар 4007 хоног л байгаа. Тэгэхээр 40 настай та ихэм та энэ амьдралын хатгыг нь эдэлсэн байх юм байна. За тэгэхээр иймэрхүү хүний амьдрал тэгэхээр иймэрхүү л одоо хугацаанд бид нар амьдардаг тийм ээ. Тэгээ энэ амьдралаа хэрхэн одоо утга учиртай өөртөө ингээ харамсгааргүй амьдрах уу гэдэг талаар юм философийн юм ном юм байна. За амьдрал хязгаартайч одоо тэрл хязгаартай орших нь одоо бидний амьдралыг утга учиртай үн цэнтэй болгодог байна гэдгийг нь ойлгох ёстой. За тэгэд хамгийн чухал нь бол одоо бид нар өөрсдийнхөө цаг хугацааг төгс зохион байгуулах гэж хичээхийн оронд хийхийг хүсэж байгаа зүйлдээ төвлөрөөд тухайн мөчөд оршихыг нь сурах хэрэгтэй. За ингээд та бүхэндээ энэхүү подкастын сургамжийг одоо амьдралдаа хэрэгжүүлээд цаг хугацааны дарамтаас чөлөөлөгдөн илүү утга учиртай амьдрах эхлэлийг тавина гэж найдаж байна. Дараагийн подкастаараа уулзцаая. Хамт байсанд баярлалаа.